Адууны мах уу? Яг одоо Улаанбаатар хотод үүрийн 4 цаг болж байна. Бид Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороо Дэнжээ мянган зах гэж яригддаг хүчит шонхор зах дээр ирээд байна. Тэгэхээр хот бүхэлдээ нойрсож байгаа яг энэ үед бол нэг газарт арилжаа 8 эд явагдаж амьдрал бусалж яадаг. Энэ бол хүчит шонхор зах. Тэгэхээр таны харж байгаа яг эдгээр машинууд бол ингээд махаа нийлүүлж байгаа, малчид болон ченжүүдийн машинууд яг одоо харагдаж байна. Таны гарч байгаа мах дараагийн шат руу ер нь хэдэн төгрөгөөр нийлүүлэгдэж байна вэ? Одоо манай энд бууж байгаа дээдлийн мах 23,000 дээ. Өдвий голцоо өхөр зардаг 23,000 орчимд бууж байгаа хамгийн дээдлийн одоо 1-р зэргийн мах. Тэгээд цаашаа явахаар 300 төгрөг нэмэгдэж явдیں۔ Миний гараас гарах та. Одоо жижиглэнгийн үн ер нь хідээр бууж ийн танах тэр? Жижиглэн манайх одоо 19,500 өгч. Тэгээд жоохон ажлаа жоохон дург гоод 19,000 18,500. Тэр хүчин шонхор зах дээр яг бууж байгаа махны бөөний үнийн хувьд гэх юм бол өхрийн мах бол ойролцоогоор нэг 21,000-аас 22,000 төгрөгийн хооронд байна. За чанараасаа хамаараад бас харилцан адилгүй байгаа. Ялангуяа одоо сайн чанарын гойны цул махны хувьд гэх юм бол өхрийн мах зарим тохиолдолд 20,000 төгрөг 24,000 төгрөгөөр бууж ийн. За арай чанар муу гэдэг үзэх юм бол нэг 21,000 22,000 төгрөгийн үнэтэй байна. За хоньны махны хувьд гэх юм бол яг бууж байгаа бөөний үн нь бол нэг 21,000 төгрөгийн үнэтэй байна. За бөөндөөд авах юм бол 19,500-аар авч гэсэн ийм одоо хүмүүс бас байна. За ямааны мах бол ойролцоогоор нэг 14,000 15,000 төгрөгийн хооронд яг одоо бол энэ өглөөний үүрийн 4 цаг 5 цагийн орчимд бол бууж байна. За адууны мах бол ойролцоогоор нэг 10,000 11,000 төгрөгийн хооронд бол байна. Амьд төлөвлөлтөөр махны өдрөөс олон нэгдсэн. Бид нар чинь бүгдээрээ гадаад экспорт шууд хийж байгаа. Тэр махны одоо нөөцийн мах бэлтгэх энэ аж ахуйн нөөцөд бүгдийг нэгтгэх хэрэгтэй зөвлөг. Одоо энд ирж байгаа нь яг тэгжээд махны хавар нөгөө тийжээж бариад бас нэлээд зоригтой ажиллаж байгаа хүмүүсийн мах нэлээд өртөг шингэцэн ирж байгаа байхгүй юу? Одоо өнгөрсөн жилтэй харьцуулахад бас жоохон өндөр гарсан шүү дээ. Энэ одоо яар шалтгаан нь одоо яг юу вэ? Тэр энэ хоёр олон захууд их шүү дээ. 10-11 сар гаргаад ер нь л онд орохгүй л гэсэн болгоно хүн оруулж ирж махалдаг шүү дээ тий. Тэр үеэр энд бид нэр тансаг махыг одоо 12-оор зарж ирсэн, 11,500-аар зарж ирсэн. Тэгж зарж яхад тийшээ тааруухан махнууд тэгж зараад үнийг энэ үнэнд нь барина гэж хэлээд одоо дарсан улсууд нь ч гэсэн өндөр аваад барьцсан. Тэр чинь өвлийн зойрмоор гэл бас л нөгөө ашиглалтын зардал өвчнөө гарч байгаа үстэй. Тэр зардлуудаа нэмэн үсттэй юм дээ. Тэгээд өндөр байгаа шүү дээ. Түүнээс тэр захууд тэгж үн бариагүй бол унах үедээ өвчнөө сайхан унтсан хөлдөө махсах ч одоо гайг орчиж явах шүү дээ. Олон захуудаас л бас үн бариулсан. Муу юм дээр үн бариулсан. Одос тийм сайн биш байгаа. Ер нь мах хавар л. Хацаас явж байгаа цэврийн зардал. Боожид нэг хоног 15-аас 20,000-аар юм. 10,000-аар. Ферм бод 15,000-аар юм. Одоо тэгээд чи бодоод байна. Дээрээс нь тэр чинь 15,000 засны зардал, дээрээс нь тээврийн зардал, буцаад ирэх бензин осны үн. Тэгээд энд орж ирээд зарах үн. Тэгээд нэг хоны чинь одоо жишээлбэл одоо тэндээс 500,000-аар авлаа. Тэнгуул 500,000-аар авангуутал чинь аанда зардлууд нь нэмсээр 520-30,000 руу ороод ирдэг. Тэгээд нөгөө 500,000 төгрөгийн хон чинь энд орж ирэхээр 25 ээлтэй 20,000 25 ээлтэй 20,000 500,000 л байгаа шүү дээ. Малчид бол угаасаа дэд очил 20,000-ага 20,000 25 ээлтэй 500,000 зогсчихдаг. Энд ирээд бид нар чинь энд авчираа заарна. Дээрээс одоо хөвдөж зарлаа гэж жишээлбэл юм бол дотроос нь яс ус бүгдийг хаяна. Дээрээс нэмээд энэ тэрэгчдийн төрөөс, лангууны төрөөс, яс усын хаяна. Тэгж байгаа надад ч хоньны мах 22-3,000 зарагдаад байна. Ард түмэн ч гэсэн мөнгө хэцүү. Үнэхээр хэцүү. Нэг гуй авч дийлэхгүй, нэг хаа авч дийлэхгүй, нуруу голоор нь хуваалдаж чинь хаа гуяа хувааж өгч юм. Хит гэж ин та одоо килограмын хідээр авба. 31,000-аар үгүй. Одоо заав дийлэхгүй. Тий, гулуу завхад л 500,000-тай хийж авч шít. Тэгээ бид нар чинь 400,000 л авчих юм бодод ирсэн чинь тэгээ чадлгүй тэгэл шулаал болоод чүү нэг 10 мэл. Ер нь бол урд хожид үзтэйгүйгээр өссөн байна. Яг бол их олон
орон руу экспорт гаргаж байгаа. Шууд орон нутгаас. За мэдээж үн бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтож байдаг. Зах зээлийн нөхцөл байдлыг илэрхийлж байдаг нь үнэн. А гэхдээ бидний авдаг цалин хөстэй арчил зөнгөт яах аргагүй өнөөдрийн махны ханш бол өндөр байна. Та өөрийнхөө авж байгаа цалин хөс дундаж цалинтай харьцуулж үзээрэй. Өнөөдөр монголчууд нэг $600 хүрэхгүй үетэй цалин авдаг. 2 сая төгрөгийн цалин л монголчууд дунджаар авдаг. А тэгээд яг ийм нөхцөлд бол мах $10 30,000 төгрөгийн үнэтэй байна. А гэтэл та Америкийн нэгдсэн улстай харьцуулж үзээрэй. Америк дунджаар өхрийн мах бас нэг $10-20 одоо ханштай байдаг. Яг Монголтай адилхан. А гэтэл тэр хүмүүсийн авж байгаа цалин бол биднээс хэд дахин их. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын дундад цалин бол нэг $6,000 цалин, өөрөөр хэлэх юм бол сард нэг 18 сая төгрөгийн цалин авдаг. Тийм цалин авж байгаа хүмүүс $10-20 мах хэрэгэлдэг. А гэтэл түүнээс хэд дахин бага цалин авдаг. Авж байгаа цалин $600 ч хүрдэггүй. Дунджаар нэг 2 сая төгрөгийн цалин авдаг монголчууд өнөөдөр бас яах аргагүй ялгаагүй $10 мах авч байна. Тэгэхээр бидний авж байгаа цалин хөлс орлоготой харьцуулж зөнгөт одоогийн махны ханш бол яах аргагүй бас өндөр байгаа нь харагдаж байна. Тэгэхээр монголчуудын хувьд мах бол бусад хүнстэй адилгүй. Хоол хүнснийх нь гол хэрэглээ учраас махны үн өрхийн санхүүдээр бодиттой бөгөөд жинтэй нөлөө үзүүлдэг. За үүнийг тоо үзүүлэлтүүлж батлана. Тэгэхээр үндэсний статистикийн хорооны тооцоогоор Монгол айл өрхүүд нийт зардлынхаа 30%-ийг хүнсэнд зарцуулдаг байна. За үүний буюу хүнсэнд зарцуулж байгаа нийт мөнгөний мөн 30%-ийг зөвхөн маханд зарцуулдаг байна. Тэгэхээр махны үнийн өсөлт айл өрхийн санхүүд ямар том нөлөө үзүүлж ямар том дарамт туулдаг нь эндээс харагдаж байгаа юм. Тэгэхээр дотоодоос гадна гадаад зах зээлийг харуул өнгөрсөн онд махны экспорт нэмэгдсэн. 2025 онд махны экспорт 17% өсөж $314 сая хүрсэн байна. За ялангуяа өхөр болон адууны мах 45% нэмэгдсэн. Гэхдээ махны экспортын энэ өсөлт дангаараа дотоодод махны ханш өсгөхөд нөлөөснө гэвэл энэ өрөөсгөл. Яагаад гэвэл Монгол улс жилийн жил тодорхой хэмжээний махыг гадагшаа экспортлдог юм. За нөгөө талд махны үнийг тогтворжуулахын тулд төрөөс авч байгаа арга хэмжээнүүд тухайлах юм бол нөөцийн мах байна. За ийм үйл ажиллагаанууд нь энэ орлогууд нь үнэхээр үр дүнгээ өгч байгаа эсхийг дахин бодолцох хэрэгтэй болж байна. Тэгэхээр энэ хавар махны үн ингэж огцом өссөн нь ганцхан шалтгаанаас үүдэлтэй биш. Харин махны нийлүүлэлт, цаг агаарын байдал, шатхуун түвшний үнийн өсөлт болон тасалдал, бусад өртөг зарлууд нэмэгдсэн, удирдлагын нөлөө зэрэг хэд хэдэн шалтгаан зэрэг давхцсан учраас махны үн огцом өсөд байна. Гэхдээ сая дурдсан шалтгаанууд бол богино хугацааны нөлөө. Харин урт хугацаанд бид хот суурин газрын махны эрэлтийг тогтвортой хангахын тулд хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх, үр ашигтай болгох, тооноос илүү чанарт суурилсан тогтолцоог бий болгох нь чухал байна. Эс бөгөөс жил бүрийн хавар махны үн огцом өсөж, дараа жилийн хавар бид 30,000-аар биш 50,000-аар мах авдаг болох вэ?